залбирахдаа уйлдаж болох гэм. Залбирал минь таны өмнө утлаг адил тавигдаг. Гараа өргөх минь үдшийн дахил адил байг. Дуулал 141-2. Сүмийн асарт өргөдөг утлаг нь итгэгчдийн залбирлын илэрхийлэл юм. Бурханд өргөдөг тэр ариун үнэрт утлагыг тусгай аргаар бэлтгэж зөвхөн Бурханд өргөхөд хэрэгэлдэг байв. Хэрвээ хүн өөртөө зориулж утлаг хийвэл тэр хүн ард түмнээс таслагдана гэж анхааруулсан байдаг. Залбирал нь зөвхөн Бурханд өргөгдөх ёстой. Есүсийг байх үед Юудын шашны удирдагчид хүмүүст харагдахын тулд сүмд болон гудамжны болон зогсож залбирах дуртай байжээ. Гэвч залбирлыг бусдын өмнө өөрийгөө итгэл сүсэгтэй ариун мэд харагдуулах зорилгоор хийх ёсгүй. Нөхөрлөлийн үеэр төлөөл залбирахтаа ч цойлон анхаарах хэрэгтэй. Хаана хизээ залбирахаас үл хамааран зөвхөн Бурхны өмнө түүндэл зориулагдсан сэтгэлээр залбирах нь чухал. Харин бусдад харагдахын тулд залбирах нь зохисгүй юм. Бид цэвэр ариун амьдрахыг хүснэ ч нүгэл үйлцээр байдаг сул дорой оршгүй юм. Тиймээс өөрт буй нууцлагдсан гим нүглээ шалгахын тулд үгийн гэрлийг сэтгэлдээ тусгах нь зүйтэй. Бурхны өмнө зөвхөн түүнд зориулагдсан хоёр нүргүй төрхөөр чин сэтгэлээс залбирах хэрэгтэй.